Сайн байцгаана уу? Энэ удаагийн хичээл шашны шинтгэл гэдэг хичээлийг үзэх. За, шашны шинтгэлээр бид юу үзэх вэ гэвэл 15-аас 16 дугаар зууны баруун болон төв Европын нийгмийн амьдралд гүнзгий өөрчлөлт авчирсан шашны шинтгэл нь дундад зууны бурангуй үзлээс ангижирч шинэ үеийн үзэл санаад илэрхэд чухал хувь нэмэр оруулсан болохыг ойлгох бол. За, Христийн шашин гэдэг нь бол өөр анх ганц сургаал байсан. За, гэсэн ч түүхийн явцад энэ бүхэн хүний оюун санааны нөлөөгөөр улс төрийн нөлөөгөөр бусад маш олон нөлөөний улмаас олон урсгалд хуваагдсан. За маш олон урсгалд хуваагдсанаас хамгийн том 3 урсгал нь католик болон ортодокс, протестант гэсэн 3 урсгалд хуваагддаг байна. За тэгвэл өнөөдөр бүгдээрээ католик шашнаас протестант шашин хэрхэн сална гарсан тухай түүхийг үзэх болно. За энэ түүхийг үзэхэд нэг индульгенц гэж нэг ойлголт гарч ирдэг. За индульгенц гэдэг нь юу юм бэ гэвэл хүн амьд ахуй цагтаа сүмд очоод католик шашны сүмд очоод зоос өгөөд оронд нь бурханд ингээд өгөх энэ папын бичсэн санаартны бичсэн захидлыг ингээд авдаг байсан. Тэр папын бичсэн захидлыг ингээд хүн мөнгө өгөөд авах нь. За тэгээд өгснийхээ дараа энэ захидлаа бурханд үзүүлээд би ингээд амьд ахуй цагтаа энэ таны захиагч ингээд худалдаад авчихсан юм аа. Тийм ч учраас намайг диважн руу оруулна уу гэсэн диважн нэвтрүүлэг зөвшөөрлийн бичиг гэж зардаг байсан баг. За үүний тухай Гиген Паул юу гэсэн бэ гэвэл төлсөн зоос нь өргөлийн хайрцаг жингэнэн ороход сүнс нь ариутгалын орноос диважн руу нисэн одноо. Бурханы үнэн зөвийг та итгэхтэй мэдэх болно. Тиймээс итгэлээр амьдрах хэрэгтэй гэж хэлжсэн байна. За гэтэл яагаад тэгвэл ингээд бурхан ингээд хүмүүст туслах ёстой юм бол яагаад ингээд мөнгө аваад байгаа юм? Энэ мөнгийг яагаад заавал ингээд сүмийн эрх баригчид аваад байгаа юм гэж энэ Мартин Лютер гэдэг энэ Саксоны мужийн Виттенбергийн их сургуулийн профессор санаартан герман энэ бол герман хүн ингээд ботсон. За ер нь энэ шинжлэх хэрэгтэй байна шүү. Тэгээд шинжлэх хэрэгтэй байна гэж үзээд 95 зүйл бүхий бичгийг сүмийн хаалган дээр наасан байдаг. За тухайн сүмийн хаалган дээр яагаад наасан бэ гэвэл тухайн сүмийн хаалга гэдэг нь яг одоогийн бидний үзэл бодлоо илэрхийлэх эндэр гэж нэрлэгддэг байсан. За сүмийн хаалган дээр наасан зүйлийг тухайн хүмүүс очиж уншаад ингээд танилцаад нэрийн чинь юм байна шүү гэдэг мэтгэлцэн тийм өрнүүлдэг байсан байна. За ингээд Лютер өөрийн яг ийм үзлийг гаргаж ирсэн. За энэ үзэлдээ бол ингээд заавал латин хэл дээр бид бүхэн Библийг унших албагүй. Бид бүхэн өөрсдөө хэл дээр уншина гэд Библийг герман хэл рүү хөрвүүлсэн байдаг. За ингэж хөрвүүлэхдээ бол Лютер өөрөө томоохон шашны эсвэлүүд болон улс төрийн томоохон хүмүүсээс нуугдж ирсэн байдаг. За ингэж нуугдчих явцдаа Библийг герман хэл рүү хэвлүүлээд орчуулад хэвлэж тараасан. За ингээд германчууд өөрсдийн хэл дээрээ Библийг уншиж ойлгож эхэлсэн байдаг. За ингээд үүнийг бол Лютер урсгал. За гэтэл Францын хуульч Жан Кальвин гэдэг хүн мөн адил бас нэг католик шашныг эсэргүүцэж шинэ өөрийн урсгалыг гаргахыг оролцсон. За энэ мөн бурхан хүн хоёрын хооронд ямар нэгэн зуушлагч байх ёсгүй маа гэж Христийн шүтлэгдэх сургаал бүтээлээ Швейцарт бэлхэн хэвлүүлж гаргасан байдаг. За ингээд энэ хоёрын үзэл сургаал нь хоёулаа католик шашнаас салмсгаарлаж ингээд шинэ урсгалыг үүсгэж хүмүүсийг гэгэрүүлэх соён гэгэрүүлэх хөдөлгөөнийг эхлүүлсэн. За гисэн хэдий энэ хоёр урсгал нь өөрсдөө хоёр хуваагдсан байдаг. Зарим хэсэг нь Лютерийг дэмжижсэн бол зарим хэсэг нь Кальвиныг дэмжижсэн. За ингээд Кальвиныг дэмжижсэн хүмүүс бол Франц, Нидерланд, Шотланд, Англид бол их хүчээ авч ирсэн. За тэд бол бурхан ба хүний хооронд ямар ч зуучлагч байх учиргүй. Шүтлэг бишрлэн зөвхөн хүний оюун ухаан шашны мэдрэмжинд тулгуурлах ёстой маа гэж хэлсэн бол Лютер их бол Герман болон Скандинавын орнуудад дэлгэрсэн. За яг сайн нэмийн хэлсэн тийм ээ. Хүн бол өөрийн хурал намыг өөрийн хэл дээр унш ойлгож явах хэрэгтэй. Ингэж санаартанд мөнгө өгж санаартны бичсэн захидлыг авах ёсгүй. Хүн өөрийнхөө итгэл үнэмшлэр бурхантай уулзаж ингээд гэгэрх ёстой маа гэсэн үзлийг явуулсан. За ингээд энэ үзэл маань бол хоёр багтсан. За ингээд шашны шинтгэл маань ингээд цааш явсаар нэлээд ширүү зүйлүүд тулгарч гисэн. Юу вэ гэвэл энэ шашны шинтгэл болон шашны хоёр өөр урсгал болон улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалan Европод 30 жилийн дайн үүссэн байдаг. За энэ 30 жилийн дайн бол 1618-аас 1648 онд өрнөсөн дайн байна. Энэ бол Герман улсаас эхлэлтэй байдаг. За тухайн үед Герман улсыг бол Герман гэдэггүй байсан. Ариун Ромын эзэнт гүрэн гэдэг байсан байна.
За энэ ариун ромын эзэмдгүүр нь бол одоо маш олон жижиг вангуудын одоо эзэмшил нутгууд бас бүрдсэн тийм холбооны маягтай улс байсан байдаг. За тэр нь өнөө хэрнээ одоо холбооны маягтай улс явсаар байгаа. За ингээд удам хугацааны зөрчил болон тухайн үед одоо чухал үр гүйцэтгэж байсан шашны асуудлаас болж католик болон протестант урсгалын хооронд дайн үүссэн. За ингээд энэ дайн нь одоо ариун ромын эзэнт улсын доторх одоо вангуудын хооронд өрнөжсэн бол айжмаар Европын томоохон улсуудад татчихсан. Энэ Франц орсон, Ром орсон, одоо Англи орсон. За ингээд томоохон улсууд одоо татан орж одоо хоорондын маш их хэмжээний тэмцэл өрнүүлсэн. За ингээд 30 жилийн дайны уршгаар бүх одоо мөнгө хөрөнгө, хоол хүнс одоо мал бүх юу байдгийг бүх юмыг цэрэг айрамд зарцуулж яснараа одоо энгийн ард иргэд өсөглөнд нэрвэгдсэн байдаг. За ингээд маш хэмжээний өсөглөнд нэрвэгдэж хүмүүс өсөж өгчээсэн, хүүхдүүд өсөж өгчээсэн. За мөн одоо тухайн үед нэгэн одоо юу байдаг? Талхыг одоо ингээд нэг бүтэн далхыг 20 хүн хувааж иддэг байсан баг. Гэхдээ тэр далх нь одоо бидний иддэг шиг юм гоё хөвсгөр зөөлөн далх биш. Бүр ингээ хатаад, орчигоод ингээ хөгцрөөд аимшигтай болчихсон далхыг 20 хүн хувааж иддэг байсан. За ийм одоо маш хүнд хэцүү үеийг авчирсан учраас энэ дайныг хэцүүлэх хэрэгтэй байна гэд инх тайвны гэрээ байгуулсан. За энэ гэрээний дараагаар бол юу болсон бэ гэвэл Лютерийн урсгалыг хүлээн зөвшөөрсөн байдаг. За ингээд анхаарал тулсаар баярлалаа. Баяртай.